Цааслуулагч этгээд эс мэдэх. 1996 оны 7 дугаар сарын 5-ны Бөхчим халуун өдөр Дархан уулан аймгийн Салхи төртөөнд олон түмнийг орон даяар зочроосон нэгэн жигшүүрт хэрэг гарчээ. Улс орон даяар наадмын уур амьсгал орж түүнийг далимдуулан нарийн цэгэнгээ хөөгчд арх эргүүлж бие биенийхээрээ доншуулчиж явсан цаг. Энэ өдөр Салхи төртөөний орсон согч Дампдоо угтай эс мэдхийнд хэдэн нөхдүүд ирж архитан цогтоорч улмаар хоорондоо муудалцаж энэхүү муудалцаан сүлд алдцаан болж авирчээ. Энэ алдцаанд ах トゥ хоёр өртөж амнасаа алджээ. Эрдэнэт хүнийг мал шиг алсан жигшүүрт хэрэгтэн хэн байв? Эрхэлсэн тодорхой ажилгүй. Удаа дараа танхаа хэрэгт холбогдож хорих яллаар шийдэгдэж байсан. Дампдоо угтай эс мэдэх гэх чинь олон жил аймаг явсан. Бараг ах トゥ шиг болтлоо ижилтэн дассан нөхрөө юуны учир хохиров. Ердөл архины халуун уурын монхог хоёроос болжээ. Эрүүгийн 619505 тоод хэргийн эзэн эс мэдэх тэр өдөр уртгчтай хутга барин улаан галзуу юм шиг хөлбөрч хэндэ харилцсныг ч алан шүү хэмээн хавцсан ойрцноос өрдүүлж дархан сэлэнгийн сав нутагт бараг ойрын хэдэн жил дуулдаагүй шахам жигшүүрт хэрэг үлджээ. Энэ тухай тэрбээр шүүхийн байцаалтанд мэдүүлэхтэй. 7 дугаар сарын 5-ны өдөр манад хүрлээ амар баяр нар нэг шил найруулсан спиртээр ирсэн. Спиртийг бид 3 хувааж уусан. Тэгээд би хүний арх уучгаад яаж зүгээр ах вэ гэж санаа зовсонтой нэг шил арх авсан. Тэр үед би хитрхи ахтар согтсон учраас зарим зүйлийг санахгүй байна. Ямар ч гэсэн ойртсон бүхнийг чинь алан шүүгээд морьтой давхиж явснаа бүдэг бадаг сандаг юм. Хэргийн газраас хураагдсан хутга манай гэрийн хутга мөн байна лээ. Гэрээс гараад юу болсон яасан ясныг тодорхой санахгүй байна. Олон жил аймаг ах トゥ төрөл садан шиг явсан. Бат насан бат дэлгэр нарыг хутгалж алсан гэдгийг эхнэр маань хэлж байгаа болохоор би үнэмшихээс өөр аргагүй. Мөн манай хутга мөн гэж бодоход би эднийг ер нь алчихсан юм шиг байна л да. Арх хэтрүүлэн ууж ухаан мэтэрлээ алтчихсан байснаас л ийм муухай хэрцгий араншин гаргасан гэж боддог. Би хоёр хүний амнаас хохироож нэг хүнийг хутгалж хаад амьд явахыг хүсэхгүй байна. Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд би энэ хоёрыг яах аргагүй алчсан нотлогдоод байгаа учраас ял сонсгосон хуулийн зүйл ангийг зөвшөөрөхөөс өөр аргагүй. Зөвшөөрөхгүйгээд ч өчүүхэн би яах юм бэлээ. Архинаас болж ийм муухай жигшүүрт хэрэг битгий хийгээрэй гэж ард иргэддээ захимаар байна. Эцэст нь би хизээч өршөөлөхгүй. Яр шиг зүгээр бушуухан далдоръё гэж мэдүүлжээ. Нарийн цэнгэнд зохих ухаан орших бөхөөд үүнд ариун сэтгэл сайн сайхан бүхний шинж тэмдэг яриангүй байдаг. Нарны гэрлэр цэцэг цомрлогоо нээж үр жимс боловсрохын адил хөгжөөн цэнгэнд эрхчлөө баяр баясгалан амьдралын сайн сайхан бүхэн тусгагдсан бэ. Харин эс мэдхийн зэрэмдэг цэнгэнд юу агуулгадна вэ? Нөхрийнхөө авчирсан ганц шил найруулсан спиртэнд учиргүй санаа зовсон мөртлөө хоёрын хоёр хүний амнаас боснуулахад өчүүхэн ч санаа зовж өчүүхэн ч зүрхшээсэнгүй. Энэ тухай эс мэдхийн төрсөн үр хээ шүүх хуралд мэдүүлэхтэй. Тэр өдөр манад очир отгой өдрөө амар баярнаар ирж аавта цуг арх уусан. Дараа нь баг зэрэг хэрүүл болж аав нилээд цогтчхоод хутга авч гарах гээд байсан. Ээж бит хоёр хориглоод хутгийг нь өгөөгүй. Гэтэл аав турбаа бариад гарсан. Араас нь очтол Бацаахан ахтай маргалдаад байсан. Бацаахан ах гартаа хоёр ширхэг тоосго барьчихсан байснаа тоосготой гараараа аавын уруул руу зогссон. Энэ үед аав маш их уурлаж гэрт орж хутга олж аваад гадаа гарсан. Гарангуудаа шийдвэргаан хүүхдийн морийг унаад Бацаахан ах руу давхсан. Намайг айд сандраад хойноос нь очтол аав дүүнийг хутгалчихсан. Гарт нь цустай хутга байсан. Яаж байгаа юм бэ ааваа гэж хэлхийн завдалгүй тэндээсээ гудам уруудан мах худалдаж байсан чиргүүл дээр очиод Бацаахан ахын дүү бат гэрлийг хутгалчих шиг болсон гэж мэдүүлжээ. Хоёр сайхан үрээ нэг дор алдсан их хүний сэтгэл хэцүү байх нь мэдээж. Талигаа чи их бэ мэдүүлэхтэй. Тэр өдөр бит хоёрыг гэртээ байж байтал манад бэр маань ирж миний хөө Батнасанг хутгалаад алчглаа гэж хэлсэн. Сэтгэл сэртгийгээд явчихсан. Алсан хүн хин бол гэтэл хэн дайралтсан бүхнээ алах гээд эс мэдэх хутга барьчихсан явна гэсэн. Намайг цагдаад илчгээд очтол миний хөө Батнасан бат дэлгэр хоёрыг гудамжинд хутгалаа алчсан байсан. Би хоёр хүүгээ алдсандаа маш их гомдолтой байна. Амийг амаар нь солиулахаас нааш сэтгэл санаа амархгүй. Тэгээд ч би өхөө хөтлөө гашуудаж явах болно. Мөн хоёр талигачийн оршуулгын зардалд 900 мянган төгрөг нэхэмжлэн гэжээ. Талигач Батнасангийн эхнэр энэ мэдүүлэхтэй. Миний нөхөр Батнасанг хашааныхаа арын сандал дээр сууж байтал эс мэдэх морьтой давхиж ирсэн.
Нөхөр маань сандал дээрээс газар унчих шиг болсон. Намайг очтол хутгалуулсан байсан. Би сандарч төргөн дуудаад буцаж ирэхдээ эс мэдэх хутга орчихсон. Хэн ирснийг нь ална гэд талигаачийн хажууд байсан. Мөн нөхрийн дүү Батгэрлийг эс мэдэх хутгалсан. Бид маш гомдолтой байна. Одоо 4 чи хүүхэд үлдлээ. Бидний амьдрал маш хүнд байна гэжээ. Дээрх гэрчүүдийн яриагаар эс мэдхэн дэндүү ухаангүй дэндүү хэрцгий авирлжээ. Мөн өөрт нь ямар ч холбогдлого мөрөөрөө явсан иргэн цогоо хутгалсан бөгөөд цогоо мэдүүлэхтэй. 7 дугаар сарын 5-ны өдөр би 15 цагийн үед салхитын төв рүү явж байтал эс мэдэх согтуу ирээд үгийн зөрөөгүй миний гидс рүү цогох шиг болсон. Гэтэл түүний гарт цустай хутга харагдахаар нь би хутгалуулснаа мэдсэн. Аз болж амд гарлаа. Зүгээр явж байгаад түүнд хутгалуулсандаа маш их гомдолтой байна гэжээ. Мөн гэрч өө мэдүүлэхтэй. Тэр өдөр чиргүүл дээр байсан махнаас худалдаж авахаар үзээд байж байтал эс мэдэх согтуу давхиж ирсэн. Тэгээд мах зарж байсан чиргүүл дээр шууд гараад гутлынхаа төрөнөөс хутга гаргаж та нарыг бүгдийг нь алан шүүгч хашгирсан. Тэр үед талигаач Батгэрл ирээд чи миний ахыг яасан бэ гэтэл ингэсэн юм гэж хэлээд зүрхэн тус газар нь шууд хутгалсан. Тэгээд хутганыхаа цусыг гутлынхаа төрөнд арчиж байсан гэжээ. Эс мэдэх хавь ойрхондоо айц дөрөөсөн ийм л муухай жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Архичд архийг зовлонгоо мартах. Аим хаан зориг орох, говьм хаан итгэлтэй байх гэж уудаг гэлцэн. Харин эс мэдхийн хувьд арх ихний удаад ходоодыг нь баярлуулж, дараагийн удаа зүрхийг нь чангаруулж, сүүлчийн удаа сэтгэл санааг нь сүйтгэж эрээ зэрэггүй авирлахад хүргэжээ. Хэрв хүний зан төлөвийг орчин ахуй тогтоодог юм бол орчин ахуйг нь хүнлэг болгох хэрэгтэй гэдэг үг л өнөөгийн манай нийгэмд тохирох санж. Учир нь алуурчид ганц эс мэдхээр дуусахгүй. Цаашлаад эс мэдхийн нэгэн адил ирээгүй авирлах өчтөчнөө хүмүүс орц хонголд тараншинд боожж байгаа билээ. Айдас гэдэг нь хөлд жигүүр ургуулах боловч тийм жигүүр нь хүнийг газартай хаддаг. Эцэст нь дамптай оогтой эс мэдхийн үйлцэн хэрэг нь хохирогч гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээшийн дүгнэлт, нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоосон учраас түүнд Монгол улсын эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2-ын Б-д зааснаар цаазаар авах ял оноожээ. Монголчууд бид муу муухай имийг 7 уулын цаагуур дов шорон доогоор оргиж домномдог. Түн шиг толгой дээр элд байх аимшигтайч завчингууд айдас арилна гэдэг үгээр энэхүү жигшүүрт хэргийг дуусгая. Цаазлуулагч этгээд номер 3 Ариун сан. Улаанбаатараас Багхангад очиж 20 гаруй хутгалуулж нас барсан 80-тай Бацүхийн туулсан амьдралыг эхнээс нь хөөрнүүл тэр чигээрээ эмгэнэл болж хувирна. Ам насаа алдах хэргийн их усүр анх яаж тавигдсныг одоо хөөрнө. Бацүхэн Динжи мянган 39 дугаар сургууль сурч байсан бөгөөд 5 дугаар ангид байхдаа найз амгалан сайхан Доржот Отхон сүрэн нарын хамт зуны амралтаар толгойтын зүүн салаан дахь цусланд амархаар очижээ. Гэтэл тентхийн атмаа хүүхдүүд зодтолдох юм болцгооч. Хүчээр дутуутул Бацүх амгалан сайхнаар зогтсон байна. Зогтонгууд цаадуулах нь зүрх зоргон дэвэрч баатарлаг хүмүүс болж хойноос нь улам хөөжээ. Энэ үед зүгтэж явсан Бацүх амгалан сайхны балиусыг шүүрэн авч ирчээрээ явсан Бат жаргал гэдэг бандийг дүрж орхижээ. Гэхдээ дүрийг гэж дүрсэнгүй. Ард нь гүгээд ирэхээр нь айлгая гэж санаад гинэт хутга бариад эрэхтэл ирчээрээ явсан Бат жаргал балиус руу бараг өөрөө гүгээд орчихжээ. Ингээд хүнд шарх авсан Бат жаргал гэмтлийн эмнэлэгт ирж мэс засал хийлгсэн боловч эмчилгээгээ даалгүй 5 хоногийн дараа нас баржээ. Насан туршаагүй 80-тай Бацүх хүү амны хэрэгт холбогдож шүүхээр шийтгүүлсэн байна. Гэхдээ нэгдүгээрт насан туршаагүй, хоёрдугаарт санамсаргүй шалтгаанаар, гуравдугаарт хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, дөрөвдүгээрт аргагүй хамгаалалт хэтрүүлсэн зэрэг нь ялын бодлогод нөлөөлснөөр Бацүх 2 жилийн ял аваад хүүхдийн колонд очив. Хамт явсан амгалан сайхан нь 1 жил 6 сар ял авсан бөгөөд биедээ балиус авч явсан нь Бацүхийг хүн алгад нөлөөлсөн байна. Мань хоёрыг колонд байхад ангийнх нь хүүхдүүд эргэж очив. Санамсаргүй хүн алсан Бацүх их их гэмшингүй урууд ороод царайтай байжээ. Ингээд 2 жилийн ялыг эдлээд колоноос соллогдов. Сургууль соёлж байхгүй, шоронгийн ялтан болсондоо маш их яр харамсаж, их эцгийнхээ ачийг хариулахаар шууд ажил хийж эхэлжээ. Сэтгэлийн шарх нь баг багаар арилж, ажил хийж олсон хэдэн төгрөгөөрөө эцэг эхээ тэжээгээд сайн сайхан явтал урдын үйлцэн хэрэгэн дахин сөхөгдөв. Учир нь алуулсан хүүхдийн их гомдол мэдүүлжээ. Миний хүүг алчхаад 2 жилийн ял эдлээд одоо эрхчлөөтэй эрүүл саруул явж байна. Гэтэл миний хүү өөрт шороонд болгодож намайг нэгэн насаар минь хохироолоо. Ер нь анханасаа амийг нь амиар солих байсан.
Ядахна 10 жилийн ял өгөх байтал 2хан жилийн ял өгсөн. Одоо дахиад хэргийг нь задлж ял идлүүлнэ хэмээн өдөр бүр зарга хийж шүүх сэргийлэхээр чамгүйгүйсэн байна. Аргач үгүй юм. Залуу зандан хүүгээ алдсан их хүний сэтгэлийг бас бодолцож үзэх хэрэгтэй. Ингээд өдөр шөнөгүй заргалдаад байхаар нь Батцүх арга буюу Улаанбаатараас дайчиж баг хангаа явжээ. Тэнд ээжийнхэн төрсөн дүү байдаг бөгөөд нэг хэсэгтээ хил ам татартал Батцүх нагад зах дээрээ байхаар шийджээ. Энэ үед баг хангаад байдаг Орос цэргийн анги нүүжгсэн байсан тул тэндээс Оросуудын хайж авсан эд хогшил цуглуулах ажил эд өрнөж байв. Батцүх наад захынхаа хамт Орос цэргийн казармуудаар өнгөтэй өдтэй хамаг бүхнийг цөлмөв. Ер нь тентхийн хүмүүс бүхэл бүтэн цэргийн казармыг нурааж устгасан бөгөөд эдүгээ тэнд хүнд хэрэг болохооргүй тал тоосго бетонон хан цементэн давжаал үлдсэн бэлээ. Чухам энэ үед Батцүхийг нах захттай амийг нь бүртгэх жинхэнэ алуурчин гарч иржээ. Намжлын Ариун сан гэдэг энэхүү алуурчин Батцүх болон нах зах дорцор нартай хамтарч Орос цэргийн казармыг буулгаж хот руу ачдаг байжээ. Оросуудын хуучин муу тавилга хэрэгслээс өксүүлээд модон барилгын хан туурга, дээвэр шалны банз гээд модохгүй их хөрөнгө хоримтлуулсан байна. Заримыг нь тэнд зарж борлуулан дорцорн дээр бүх санхүүн төлөрч байжээ. Бүх ажил дууссаны дараа хөрөнгө мөнгөө энэ тэнцүүхэн хувааж авахаар мань гурав гэрээ хэлцэл байгуулсан байна. Ажил шовтрох тийшээ хандаж баг хангаа Орос цэргийн казармыг бараг л балгас болгон ховиргов. Тэгтэл энэ үед Ариун сангийн хар шунал нь хөдөлж дорд сүрэнг Батцүхтэй халаад хамаг мөнгийг нь ганцаар эзэмших сэтгэл төрөв. Игцэгтэй мөчийг тэсэн ядан хүлээж хутга ирлэх ажилтай болж ховиров. Ирэлсэн хутгаа байнга түрэлж явдаг болжээ. Нэгэнт хар шуналд автсан Ариун сангийн зүрх зориг хүчтэй цохолж нүдэнд нь гагцхүү мөнгөл харагдаж Эрдэнэт хүний Алтай ам 2 дугаар зэрэгт тавигдав. Ингээд сүүлчин шөнийг тэсэн ядан хүлээв. Орой 3-4 шил архи авч дорд сүрэн Батцүх нартай наригдсан кэр шийдэв. Алтай амийг нь буслуулах гэж байгаа хар алуурчны дотоод сэтгэлийг мань хоёр яахан гадарлах вүлээ. Гуруула дүнгөр дангар ярилцсан архиа хувааж ууцгаав. Дуудуулж наригцгаав. Сүүлчийн удаа дуулж байгаагаа мань хоёр чухаарсангүй. Ариун сан баг зэрэг зүрхээ чангалаад цаашид мал ултлаа уусангүй. Дорд сүрэн Батцүх хоёрыг байн архиар шахаж нам унахыг уртал болгов. Цаат хоёр нь ч нам унжээ. Айл хунар амгалан тайван орсох шөнийн 3 цаг үед Ариун сангийн нойр хулжиж яраглан хэвтэнэ. Ингээд дэрэн доогуура нандигнан боосон гутгаа гаргаж дорд сүрэнгийн зүг гитхэн тэр хүнчлийг нь яраад шууд зээжинд нь дүрх. Гэтэл хальт дүрчээ. Хэдий нам согтсон ч гэсэн дорд сүрэн тэрхэн агшин сэргэж Ариун сангийн өөдөөс ноцов. Ариун сан хутгаа таарлцсан газар болгон руу дүрсээр л дорд сүрэн цусаагоожулан тэмцсээр. Тэгээд эцэст нь аргагүй л чадал нь барагдаж Алтай аймаа найр тавин өгч бузар алуурчин Ариун сан түүнийг 14 удаа хутгалж цааш нь харуулсан байна. Хөөхий дорд сүрэн ам тавихын өмнө маш хүчтэй орилсон бөгөөд энэ дуунаар дүү Батцүхэн сэрчээ. Ариун сан цустай утгаа дорд сүрэнгийн цээшнээс суг татаж Батцүхийн зүг улаан газуу юм дахин очиод босхын зуртгүй хид дүрчээ. Ам бус газар таараагүй тул Ариун сангийн өдөөс ам өрсөн тэмцэж эрүүл саруул бие цогтсон хутгаар сэржүүлсний улмаас ор өнжилд нь цусан далай нэлээжээ. Айх хөөрхий. Ариун сан мэтийн амьдараа өгтөл болсон хүний шаарнууд Эрдэнэт хүний цус нулимс зовлон зүтгүүрт угаасаа дуртай байдаг санаж хэдэн халтар төөргнөөс болж хүнийг ингэж цус нүчтэй нутгана гэж байх уу? Батцүх залуу хүн болохоор дорд сүрэнг бодвол нэлээд удаан тэмцэлдсэн байна. Ямар гэчийн үүлийн үрээр ингэж зовх учиртай байдаг юм бол доо. Нүгэлт алуурчин Ариун сан түүнийг 24 удаа хутгалж Алтай амийг нь ийгүтгэжээ. Мах цуснд төрсөн адилхан хүний үрс байж араатнаас 7 дор араншинтай болчих гэж. Батцүх дорд сүрэн хоёр түүнд хэдэн алтар төөргийг нөгөөд хот руугаа зөвлөх нь чи авдаа. Хүслээгүй зайсан Ариун сан гарынхаа цусыг арчаад бүх мөнгийг нь хамж аваад оджээ. Гэвч цаашид тэр амар амгалан сайхан амьдрна гэж юу. Цус нулимс зовлон зүдгүүр шингэсэн хэдэн алтар төөргөөрөө сайн л бол 3-4 хоног цэнгэлийн дээдийг эдлээд цагдаагийнханд гавлуулсан байна. Шүүх хурал дээр нүгэлт алуурчин Ариун сан өөрийнхөө үлдсэн бузар хэргийг жигшиж нус нулимсаа гоожулан ам өршөөхийг хүссэн байгаа юм. Цусаар уйлсан ч ам өршөөж болохооргүй аимшигт хэрэг үлдсэн түүнд Монгол улсын шүүх дээд хэмжээ өгчээ. Батцүх гэдэг зовлон тэр инхүү эрт мэсэндээ өөхөх хувь тавилантай байж
Анх түүнд тутгалуулж нас барсан хүүгийн их ариун сангийн шүүх хуралд очиж суусан байна. Ял хөнгөтсөн байна. Амийг амаарн солино хэмээн зарга үүсгэж явсан энэ ихийн хүсэл биелсэн хэдий ч шүүх хурал дээр өөрийн ирэхгүй нулим сунагчээ. Батсүхийн ар гэрийнхэн энэ ихийг хараалж атах хийлгсэн гэж үздэг байна. Ингэж бодгоос ч өөр замгүй юм. Учир нь Батсүх түүнээс зугтаж баг хангаа явсан бөгөөд хэрв нийслэл хоттой байсан бол түүний амнаас өргөдөхгүй байх байлаа. Ариун сан мэтийн нүгэлт талуурчин 7 уулын цаагуур дов шороонд доогуурч Монголын ариун дагшин газар шороог цэвэрлээсэ билээ.